14-р зууны дунд үед Европ төвийг хамарсан хар тахал нь зүгээр нэг аимшигт цар тахал байгаагүй. Энэ гамшиг хүн амын тэн хагасыг суйруулж, олон зууны турш тогтсон феодалын тогтолцоог үндсээр нь ганхуулж, орчин үеийн ертөнц мэдлэг замыг нээсэн түүхэн эргэлт тэнцэг байв. Энэ бичлэгээр бид хар тахал, Европын нийгэм, эдийн засаг, хот жилт, хүний ухамсар, улмаар, сэргэн мандалтын эхлэлд хэрхэн нөлөөлснийг цогцоор нь авч үзнэ. Яагаад хөдөлмөр гинэт үнд орсон бэ? Хэрхэн жирийн тариачин хотын иргэн болж, шинэ ирэх баригч, хөрөнгөтөн анги бий болсон бэ? Үхэл, айдас дунд хүн өөрийгөө хэрхэн дахин нээж, хувь хүнийг эрхэмлэх үзэл төрсөн бэ? Хар тахал бол зөвхөн суурил биш, харин хуучин ертөнцийн төгсгөл, шинэ цагийн эхлэл байсан гэдгийг бид энэ удаагийн бичлэгээр харуулахыг зорилоо. Хэрэв та түүхийг хуурай онсоор бус, учир шалтгаан, гүн утга, нийгмийн өөрчлөлтөөр нь ойлгохыг хүсдэг бол бүтэн бичлэгийг манай YouTube сувгаас үзээрэй.